За сайн байцгаана та нартай энэ өрөө мэндийг хүргье. За тэгээд өнөөдөр гадуур зураг авалттай байж хаад тэг ингээ хөөрхөн болцсон байгаа. Хөөрхөн болцсон байгаа дээрээ та нартайгаа одоо дараагийнхаа нэг бичлэгээр уулзах гад шууд ирээд ингээ бичлэгээ хийж байна. Уул нэмлэг твсчил байгаа л да. Тэгээд дундуур нь гараад за тэгээд зургандаа орчоод тэгээд ирсэн байна. За тэгээд өнөөдрийн нүүр бодолт дээрээс нь бас ингээ усны цэцэлт амар гоё таалагдчихж байгаа. За тэгээд гадуур яг ингээ нүүр бодолттой явахаар хүмүүс аягүй их харддаг юм байна л та. Нүрээ бодолт яваад хахаар. За тэгэхээр тийм байна. За тэгээд өнөөдөр энэ бичлэгээр яг юу ярих гэж байгаа вэ гэхээр за би өөрийнхөө хичээлдэг спортуудынхаа төрлүүдийг одоо ингээ гоё та нартайгаа хуваалцаад ярих гэж утсан. За хамгийн эхлээд бол би жодо бүхийн спортоор хичээлж ирсэн. За ерөнхийдөө жодо бөхөөр за тухайн үед чинь 2011 он хавцаа гэсэн үг 11 онд хичээлж ирсэн юм уу. Тэгээд тухайн үед чинь би жодогоор хичээлээд Женко одоо дивжин дээр бэлтгэлээ хийдэг байлаа. За тэгээд 100 гаруй хүүхдүүд ингээд ороод за тэгээд тэнцэнээс шилдэг 10 хүүхд сонгогдож аваад за тэгээд яг 10 дээр нь дуудагдаж тэгээд шилдэг одоо 10-таа ороод бэлтгэлээ хийж аваад мөрөнийхөө одоо зөөл хийдэг юм. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бэлтгэл хийгээ болцсон байсан. За тэгээ явж жагаад үндэсний бүх рүү маш их эрчимтэйгээр орж эхлээд үндэсний бүх дээрээ би тууштай ингээд нэг жил гарсан бол бэлтгэл хийсэн. Тэгээд үндэсний бүх бол би чинь сумын хачин цолтой. За тэгээд тойргийн сумын заан цолтой. Ер нь бол үндэсний бүхэн спортоор би 7 жил барилдсан. Одоо 7 жил хичээлсэн гэсэн үг. За тэгээд энэ хугацаанд одоо мэдээж одоо үнэхээр яг улсын цол аав, аймгийн цол аав гэж зорж маш одоо ингэж идэвхтэйгээр бэлтгэлээ хийдэг байлаа. Тэгээд бүх юмаа зориулсан гэсэн үг. Ер нь бол өөрийгөө хуураагүй бэлтгэл дээрээ ч тэр бүх зүйл дээр. Харин хамгийн их одоо алдсан зүйл маань гэх юм бол би маш их ажил хийж хажуугаар нь бэлтгэл хийдэг байсан. Тэр бол надад маш их алдаа болсон. Амраач чадахгүй. Би одоо өмнөх бичлэгтэр ярьсан шүү дээ. Ер нь бол би амарч чадаагүй. Амраад нойр муутай хажуугаар бэлтгэл хийдэг байсан. Тэгээ хажуугаар нь ажил хийдэг байсан. Тэгэнгүүт ингээд энэ 7 жилийн хугацаанд үнэхээр яг 7 дахь жил дээр би бол маш сайн болж ирж байсан. Тэгээд сайжирч ирж байгаад тэгээд ерөнхийдөө болсон. За болсон шалтгаан гэх юм бол өөрөө одоо фитнес руу ороод ингээд сошиал дээр бид нар одоо ингээд өнгө фитнес гэдэг зүйлийг хийгээд ингээд явсан. За тэгээд надад сонголт гарч ирсэн. Тэгээд надад сонголт бас өгсөн. Ямар сонголт өгсөн бэ гэхээр чи бүхөө хөөгд явах уу? Эсвэл бол одоо яг энэ өнгө фитнесийг ингээд хийгээд дагаад тэгээд ингээд явах уу гэдэг хоёр сонголт гарч ирсэн байхгүй юу? Тэгээд би бодож аваад бүхөө болоод юугаа сонгож эхэлсэн гэсэн. Өнгө фитнесээ сонгоод тэгээд тэрүүгээр цаашаа ингээд явсан. За тэгээд ингээд явхад бол нэг жил гарan бараг 2 жил шахав мартагдаагүй надад. Яагаад тэгэхээр би өөрөө ингээд одоо миний хуучин бичдэг байсан тэр дэвтрүүд уулна байдаг байсан. Би тэрийгээ даанч алга болгоцсон. Нүүдэл судлаж байгаа. Тэр дэвтрүүд маань байдаг байсан бол би тэр дэвтрүүд дээр ингээд хууц болгон дээр өдөр болгон өөрийнхөө мөрөөдлийг ингээд зорилгыг бичдэг байсан. Өдөр болгон хийсэн бэлтгэлүүдээ бичдэг. Би 96 хуудастай 2-3 дэвтэр дуусгасан. Өдөр болгон хийсэн бэлтгэлээ бичнэ, доорлолт давталт бүх юмаа бичнэ, хэдэн удаа мэх давтсан тэрийгээ бичнэ. За дээрэс нь би яг нэг нүүрэн дээр бүтэн ингээд би одоо Монгол улсын авраг болно гэд ингээд бичдэг байсан. Гэтэ тэр мөрөөдөлтөд хүрч чадаагүй. Тэгээд үнэхээр хүрэхийг хүссэн, маш их хичээсэн. 7 жил гэдэг бол тоглоом биш. Тэгээд урт хугацаа. Тэгээд би энэ хугацаанд бол маш их хичээсэн. Гэтэ үнэхээр болж өгөөгүй. Тэгээд миний бие явах зам угаасаа биш юм шиг үлээ. Тэгээд болоод тэрний дараа би тэр хугацаанд одоо ингээд үндэсний бүхээр 7 жил байралтай явж байгаа хугацаанд би биеийн тамирын дээд сургуулийг төгссөн шүү дээ. Биеийн тамирын дээд сургуулийг үндэсний биеийн тамирын одоо их сургууль болсон байгаа манайх. Би нөө дээд зөвсөөр осорч одоо үндэсний биеийн тамирын их сургууль болсон. Их сургууль болоод энэ жилээс явж байгаа. За чөлөө төхийн дасгалжуулагчаар одоо сурж төгссөн байгаа.
тэгээд чөлөө төхөхийн бэлтгэлийг бол хийж эхэлсэн. За үндэсний бүхий бэлтгэлийг хажуугаар чөлөө төхөхийн бэлтгэлийг хийдэг байсан. Тэгээд чөлөө төхөхийн бөхөр би хичээлээд бол аймгийн аваргаас мөнгөн медальтай. Өөр бол нэг гавьсан амжилт байхгүй. Тэгээд бас маш их хичээдэг байсан л да. Тэгээд үнэхээр нэг л болж өгөхгүй байгаад идэг гэсэн. Яагаад болж өгөхгүй байсан бэ? Би хувьдаа мэдэхгүй байна. Ер нь бол өөрөөсөө гаргах бүхэл зүйлийг дайчилсан. Гэхдээ нөгөө мэдээж амралт гэдэг зүйл те сэтгэл зүй гэдэг зүйл маш их хэмжээгээр нөлөөсөн л ах гэж бодож байгаа. Гэхдээ өөрийгөө одоо мөрөд тавьтай нэгэн тал болж чадаагүй гэж боддог тийм ээ. За тэгээд бол ерөнхийдөө тэрний араас фитнес руу орсон. Фитнес бол надад бас нэг юм маш том мессеж өгсөн. Одоо шинэ автодиз нэг левел ахихад маань тусалсан зүйл бол одоо фитнес байсан. Фитнес спорт би 3 жил хичээлсэн. За тэгээ фитнес спортоос би юунаас хотын аваргаас хүрэл медальтай 2023 он China Amateur гэдэг одоо хятадд болсон амачурд ороод тэгээд сонирхогчийн ангиллаас бол хүрэл медаль авч ирсэн. За тэгээд бол улсын аваргаас шагнал 5 дугаар топ 5 дугаарт байранд орж ирсэн хамгийн анхны тэмцээндээ. Тэгээ ерөнхийдөө бол классик ангиллыг дагнаж бэлтгэл хийдэг байсан. За фитнесээр хичээллээд явхад бол надад яагаад автод хийгдсэн бэ гэх юм бол би хоолн дээр маш их мэдлэгтэй болж эхэлсэн. Дээрээс нь бэлтгэл гэдэг зүйл, систем гэдэг зүйлийг ойлгож эхэлсэн, нойр гэдэг зүйлийг ойлгосон, амралт гэдэг зүйлийг ойлгосон. Одоо ингээд бүх зүйлийг бол ойлгоо явсан. Гэхдээ би тэрэн дээрээс нойрыг хэрэгжүүлж чадаагүй л байдаг байхгүй юу? Өмнө хвшлэн дээр ярьсан шүү дээ. Миний том алдаа. Өөрөө мэдээд байгаа мөртлөө үнэхээр нөгөө яалчгүй ажил ихтэй байгаад байгаа учраас үнэхээр ажлаа сонгоод мөнгөө олоод бэлтгэлээ хийгээл ингээл явахаас өөр сонголтгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөө тамирчин байна гэдэг чинь нэгдүгээр зарлага өндөртэй. Тэгээд яалтчгүй өндөр зарлагтай байгаа учраас зарлагынхаа хэмжээнд хүрт бий болох шаардлагатай болж байгаа. За тэгээд явсан. За би энэ хугацаанд бол маш их хэмжээний өөрчлөлт гаргаж болвол үнэхээр өөрийгөө дараагийн төвшөнд гартал автаад хийж чадсан. Тэгээд энэ фитнесийн спорт руу орох замнал маань хэн байсан бэ гэвэл Саруул Багш маань байсан. Би багшаараа бол баярлдаг, бас талархдаг. Би юу нь бол бүхэл зүйл дээр хэлдэг. Багштай бол баярлдаг. Яагаад гэвэл тэр хүн намайг фитнесийн спортын салбар руу оруулсан баг. За яг одоо тэмцээнд бэлдэж оруулсан багш маань Алтан гэрлөгш. За тэгээд Алтан гэрлэхтээ бол маш их баярлаж талархаж явдаг. За тэгээ яагаад талархдаг вэ гэх юм бол мэдээж намайг тэр олон жилийн хугацаанд өөрийнхөө чадах хэмжээгээр тослож боломжтой үедээ болцоогүй үед надад тослож ингэж явж ирсэн учраас байхаагаа бол эзэж мартахгүй намайг одоо маш ойлгож дэмжиж ирсэн. Тэгээд одоо тэр дараагийнхаа төвшөнд гартлаа бол ингээд бэлтгэл хийгээд явж ирсэн. За тэрний дараа бол би CrossFit спортоор хичээллээд. За CrossFit спортоор бол ерөнхийдөө нэх бас удаан хичээллээгүй би ч дундуур нь хальт нэг ороод бэлтгэл хийгээд ингээд явж агаад за тэгээд 9 сар болсон улсын аврагт ороод би сонирхогчийн ангиллалд CrossFit-ийн авраг болж исэн. За тэгээд CrossFit-ийн араас би бас CrossFit-ийн бэлтгэлийг хийж чадаагүй нөө фитнесийн бэлтгэлийг хийгээд хүмүүсээ оруулаад хажуугаар нь гүйлтийн бэлтгэлтэй бол илүү төвлөрч гисэн. За тэгээд 21 км-ийн одоо буюу хагас марафонд ингэж орж тэгээ хагас марафонд бол ерөнхийдөө хамгийн эхлээд цаг 38 минут гүйж одоо хамгийн ихнийхээ цагийг авч яасан. Тэгээд явсаар байгаад хамгийн сүүлийнхээ гүйлтэн дээр буюу одоо ихтгэл найдвар гээд гүйлтэн дээр олон улсын гүйлтэн дээр цаг 33 минут гүйж спортын 3 дугаар зэргийг хангасан байлээ. Гэхдээ бол яг нөгөө зэрэг өгөх одоо тэмцээн биш учраас гэтээ бол яг одоо туулсан цагаараа бол 21 км-д 1 цаг 33 минут гүйсэн гэдэг бол спортын 3 дугаар зэрэг хөнгө атлетикийн 3 дугаар зэрэг байлээ. За тэгээд хөнгө атлетикаар бол одоо хичээлж байгаа. Гүйлтээр бол тогтмол байнгын гүйж байгаа. За хажуугаар нь Hyrox-оор би хавар 100 болсон. За бараг л хавар энэ 5 сар гаргаад за тэгээ Hyrox-ийн одоо улсын авраг хамгийн анхны удаа Монголд боллоо. За тэгээ болохдоо ямар төрлөөр болсон бэ гэхээр ерөнхийдөө багийн төрөл болсон. Тэгээ эрэгтэй эмэгтэй багийн төрөл, эрэгтэй багийн төрөл гэсэн. Одоо хоёр төрөлтэй болсон. За тэгээд би эрэгтэй төрөлд нь ороод Ариука дүүтэйгээ ороод мөнгөн медаль авсан байдаг. За бид хоёр хамгийн анхны Hyrox-ийн авраас мөнгөн медальтай. За тэгээд ингээд дараа нь Бээжинд явсан. Бээжинд болсон Hyrox-ийн
бас нэг тэмцээнд лөө олон улсын тэмцээнд лөө яваад за тэгээд хувийнхаа амжилтаар бол 30-д орсон. За нэг том алдаа гаргасан. Анхны олон улсын тэмцээн байсан учраас туршлахгүйсэн. Тэгээд ямар алдаа гаргасан бэ гэхээр Hyrox гэдэг спорт бол өөрөө 8 км гүгээд 8 төрлийн дасгал хийдэг. Километр гүгээд нэг дасгал, километр гүгээд нэг дасгал хийдэг байхгүй. Тэгээд би яасан бэ гэхээр 5 км илүү гүйлт хийсэн. 8 км гүөхөөс бол 13 км гүгээд 8 төрлийн дасгалаа хийсэн гэсэн. Тойргоо 2 тойрох хийсний би 3 тойроод за тэгээд ингээд 5 км илүү гүйлт хийчихэж байгаа юм аа. Тэгээ энэ бол миний алдаа, миний хувийн алдаа. Яг тэгэхээр тэр одоо тайлбарыг бол ингээд ойлгоогүй байсан гэсэн үг. Би 3 тойрно гэж ойлгосон. Гэтэл 3 биш 2 тойрог байсан. Тэгээд гэтэл цаг 12 минут явсан. Уул нь бол миний хувийн амжилт. Сүүлд тэмцээнд явахаас өмнө бол цаг руу орсон байсан. Тэгээд би тэмцээн дээр бол энийг бүр дотгошоо идэж орууландаа гэсэн зорилго байсан. Бэлтгэлээ бол маш сайн байсан. Нилээн сайн формтой ч очсон. Маш сайн олон хүмүүс надад итгэл найдвар өрн тавьж исэн баг. Тэгээд туршлагагүйгээс болоод алдсан байдаг юм аа. Гэтэ би зогсохгүй. Hyrox-оор бол ямар ч гэсэн өөрийнхөө толт явна. За тэгээ CrossFit-тэй бол би орхихгүй. CrossFit-тэй одоо удахгүй буцаад хийж эхэлнэ. Би мөрний бэртэл авсан учраас CrossFit-тэй төр ингээд хойшлуулад хийхгүй байгаа. За одоо дараагийн зорж байгаа зорилго юу байгаа вэ гэх юм бол би хөндийн өргөлтийн спортоор хичээлье гэж бодож байгаа. За хөндийн өргөлтөөр яагаад хичээлэх гэж байгаа гэхээр CrossFit дээр хөндийн өргөлт бол заашгүй орж ирдэг. За CrossFit гэдэг спорт бол өөрөө маш гоё одоо юм спортын төрлөө. За яагаад тэгэхээр бидний амьдрал одоо CrossFit анх гарч ирэхдээ бидний одоо энэ амьдрал ахуйгаас сэтвлэж одоо энэ тасгалуудыг бий болгож одоо ингэж оруулж ирсэн байдаг. Тэгэхээр CrossFit-ээр хичээлдэг хүмүүс бол ерөнхийдөө амьдралд ямар ч юмыг ингээ саадгүйгээр хийх чадвартай болдог гэсэн. За Hyrox гэдэг спорт бол бие даасан спорт. CrossFit-ээс тусдаа бие даасан спорт. CrossFit тусдаа бие даасан спорт. Hyrox тусдаа бие даасан спорт. Hyrox бол өөрөө хөнгөн атлетик суурьтай. За давхар хүч явна. 1 км гүйлт хийгээд нэг дасгал хий. 1 км гүйлт хийгээд нэг хийх дасгал нь ойлгомжтой. Тэгэхээр 8 км гүйнэ гэсэн үг ойлгомжтой. 8 төрлийн дасгал хийн. Дасгалууд нь ойлгомжтой, жингүүд нь ойлгомжтой, ангиллууд нь ойлгомжтой байдаг. Тэгээд ингээ бүх юм нь ойлгомжтой байдаг учраас Hyrox бол юм ойлгомжтой спорт юм байна. CrossFit бол би бэлдэн, хөдөлгөөнүүдээ бэлдэн. Тэгээд яах нь тэмцээн дээр юу ч ирж болно. Тухайн үед нь би одоо тэр ирсэн дасгалыг хийж чадах чадвартай болцсон байх ёстой л гэсэн үг. Тэгээд тэнгүүд манайхаа одоо ингээ ойлгоод аваа зөө. Hyrox гэдэг спорт тустай юм байна. CrossFit гэдэг спорт тустай юм шүү гэж ойлгож авах хэрэгтэй. Тустай хоёр спорт гэж ойлгож аваа. Hyrox бол 976 дээр хамгийн анхны анги нээгдээд за тэнцэн бол Сумья багш тэнд одоо Hyrox-ийн ангийг аваад ингээ явж байгаа. Тэгэхээр Монголд бол хөгжөөд эхэлж байгаа хамгийн анхны улсын авраг нь бий болоод эхэлсэн. Ирэх жил бол Hyrox-ийн улсын авраг дахиад болно гэсэн үг. За тэгээд CrossFit-ийн улсын авраг дахиад болно. Сонирхогчдын болдог одоо мэрэгчлийнх болдог. Тэгэхээр энэ CrossFit-ийг сонирхож байгаа залуучууд CrossFit-ийн сонирхогчийн ангилалд ороод гоё ингээд бэлтгэл хийж агаад орж болох юм байна тийм ээ. За тэгээд явандаа мэрэгчл рүү орно гэсэн. За тэгээ Hyrox ялгаа авахгүй бас улсын авраг болно. Тэрэн дээр орж болно. За тэгээ хавар гоё тэмцээнүүд зохиогддог. За ийм байна. За тэгээд ерөнхийдөө бол би спортоор яг ингээд бодохоор 12-оос 13 жилийн хугацаанд хичээсэн юм байна. Тасралтгүй. За энэ хугацаанд бол ийм амжилт гаргасан байна. За бүхийхэн төрөл төр үндэсний бүгдээр бол би сумын яг наадмын начин юм байна. Тийм ээ. За тойргийн цолыг бол угаас ингээд тооцдог. Одоо тооцоо бэлдсэн. Тэгээд яг би сумын зан ингээд яваад идэг боловч гэхдээ тойргийн цолыг тооцохгүй би сумын начин. За тэгээд дараа нь болохоор чөлөө төхөөс би аймгийн авраас мөнгөн медальтай. Фитнес спортоос бол би хамгийн том тэмцээн бол тэр аматчураас би хүрэл медальтай. За тэгээ хотын аваргаас хүрэл медальтай. За ийм амжилттай. Улсын аваргаас бол би шагнал 5 дугаар байранд орсон. 5 л орж исэн. Тэрнээс дэше улсын аваргаар дэше явж үзэвэ. За тэгээд хөнгөн атлетик буюу гүйлтийн спортоор хагас марафоны төрөл 1 цаг 33 минутын гүйсэн миний одоо хувийн дээд амжилт байгаа. Энэ амжилт бол олон улсын хөв итгэл найдвар гэсэн одоо марафонд ороод өөрийнхөө цагийг одоо цаг 33 минутаар гүйж одоо зэрэг болвол одоо зэрэг олгох тэмцээн авна. Гэхдээ би 3 дугаар цагийн бол хангасан байлаа. Тэгэхээр бас дайжгүй байгаа. За дараа нь дахиад илүү сайжруулнаа л гэсэн үг. 5 минут бараг шахуу ингээд наашаа татаж
гүйлтээ бол сайжруулсан байгаа байхгүй. Тэгэхээр nice. Би өөртөө бол сэтгэл хангалуун байгаа. Бэлтгэлтэй ч гэсэн байна. За тэгээд тэрний араас бол CrossFit-ээр 2024 оны улсын аврах болж исэн. Тэгээд энэ сонирхогчийн ангилал улсын аврах болж исэн. Мэргэжлийн ангилалтай 4-р байранд орчихсон. За тэгээд тэрний дараанаас бол Hyrox-оор улсын аврагаас дабл төрөл буюу одоо хосын төрөл дээр мөнгөн медаль авч ирсэн. За ийм амжилттай. Тэгээ Hyrox-оор олон улсын тэмцээнд яваад 400 гаруй тамирчнаас 30-д ороод ирсэн байгаа. Ийм амжилттай. Тэгээд ерөнхийдөө ийм спортуудаар хичээлдэг. За бэлтгэлээ яаж хийдэг вэ гэхээр энэ спортуудтай ингэж холсон буюу аль руу ч хөрвөх чадвартайгаар бэлтгэлээ хийдэг. Одоо хайбрид төрлийн бэлтгэл гэсэн үг. Альч одоо спорт руугаа ингээд би орсон чадах хэмжээний чадвартай байна л гэсэн үг. За одоо энэ дэр нэмэгдэж хөнгө атлет орж байна. Жудо бөхөр бол би ерөнхийдөө яг тэмцээнд бол орж үзээгүй. Хичээлж бол явж ирсэн. Crush бөхөр бас хичээлж ирсэн. Гирээр бас хичээлж ирсэн. Гири спорт бол өөрөө бас маш гоё спорт байдаг. Тэгээ гирээр хичээлээ. За ингээд бол иймэрхүү спортын төрлөختөр хичээлдэг байгаа. За одоо тэгээд мэдээж дараагийн том тавьсан байгаа зорилго бол мэдээж одоо хөндийн өргөлтөөр хичээл CrossFit-ийн амжилтыг илүү цаашаа ахиулах зорилготой. Даанч мөрөө бишртэйчээд CrossFit төрийн бэлтгэлийг бас хийж чадахгүй байгаа. Тэгээд манай Гаан спорт центр дээр CrossFit-ийн ангийг бол манай Rocky Marla хоёр маань авдаг байгаа. За тэгээд Ган CrossFit гэх та нар маань хайгаад үзэх юм бол бас гоё гараа дээр маш гоё хамт олон байдаг. Маш гоё уур амьсгалтай ийм мундаг гоё залуучууд, ирч хүчтэй залуучууд байдаг. Та нар маань гоё цагийн сонголтуудаа харж байгаа гоё CrossFit-ийн бэлтгэл бас хийж болно. За тэгээд иймэрхүү байна. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Өнөөдөр зүгээр амар хөөрхөн болсон болохоор ярмаар санагдсан юм аа. За жок байлаа. Тэгээд ерөнхийдөө бол одоо ингээд энэс цаашаа би тасралтгүй бичлэгнүүд хийсээр явах болно. Та нар маань гоё ингээд урам юг хайрлаад эсвэл мэдхгүй чадахгүй байгаа зүйлүүдэд бичээд ингээд энийг сурмаар байна, тэрийг сурмаар байна, энийг ойлгохгүй байгаа, тэрийг ойлгохгүй байгаа гэдэг бичээд өгөрөө. Тэгээ явандаа гоё бичлэгүүд хийхийг хичээнэ. Одоо ингээд бичлэг хийж сурч байгаа. Ууланч гайгүй хийдгэлтэй. Гэтэ YouTube имжлэг бол бас ингээд юу ярих уу гэдэг сэдв бас айгүй хэцүү байд юм байна. Тэгээ угаасаа ингээд бас гайгүй болоод ирэхээр гайгүй болчих واخ. За тэгээ дээрэс нэг юм уугах юм байна. Үзэж байгаа хүмүүс маань хэрвээ та subscribe дараагүй бол дарчаарэ. Би одоо 1000 хүрэх гэж байгаа шүү. 888 subscribe хийсэн байгаа. Одоо 1000 болох. Хамгийн ихний зорилго бол 1000. Тэгээ тэрний дараа бол 100000. Тэгээ тэрний дараа 100,000. Тэгэхээр эхний зорилгоо би илүүлэхийг хичээж байгаа шүү. Одоо 112 хүн хэрэгтэй байгаа. За тэгээ нэг нь авахтгаа баярлалаа. Тэгээ таалагдсан бол лайк дараад subscribe бас дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа түр. Баярлалаа.